За сайн бацхан уу. За хай наматын хамт олон Аранхай аймгийн Тариа сумд байдаг анхны харилцагчдын нэг болох Мөгдлайханд ирсэн байна. За бид бол ер нь нүүдэлчин соёл одоо энэ сайхан байгалийн тогтцол дээрээ малчин өрхүүд маань юм гэрүүд бариад тэгээд нэмэлтээр орлого олох боломж нь бий юм аа. Тэгэхээр тухайн малчин өрхүүд маань манай платформд нэгдэж ороод тэгээд орон орны жуулчдыг одоо хүлээн авах боломжтой байна гэдэг ингээд хай намад гэдэг платформ хөгжүүл явж байгаа хамт олон байгаа юм. За Мөгдлайхтай нэг манай харилцагч хай намадынхаа харилцагчдад болон үзэж байгаа хүмүүст зориулаад нэг өөрийгөө товчхон танилцуулчих. За би Аранхай аймгийн Тариа сумын Цагаан нурвагийн иргэн малчин хүн байна да. Ерөнхийдөө. Зөв. За танах хэдэн нийтдээ одоо манай дээр орсон байдаг нь 6 гэр байсан баг 7 гэр байна тийм нийт 7 гэр. За одоо 2 амрагч ирсэн байгаа юм байна тийм цаатлын гэрт амрагч ирсэн байгаа. Ааха. Тэгээ ер нь бол зундаал ингээд нуурын хайраг дээр гэрээ барьчаад. За тий зундаал ерөнхийдөө нэг 6 сарын 10-аас гэрээ бариад яг хуу аялал жуулчлал авч эхлэв. Тэгээ нэг 8 сарын 15 хүртэл цаатлын хугацаа ерөнхийдөө тэгэл яг Монголд амарж байгаа аяллаа хугацаа ямар үлээ тийм л хугацаанд л аваад тэгэл хүүхд суухад сургууль соёл тэгэл оруулах хүртэл аваад тэгэл нэг гэрээ унраа зөөгөл тэгэл 9 сарын 1-нд бүх юм зинтэв. Одоо та яг хийдэг жилдээ жуулч аваад би анх энэ ч ерөнхийдөө цуслан гэдэг энэ ч ингээд малаа тон малаа ингээд 5 шүү малаа 4 шүү малаа тийм ээ яахгүй амьдэрж яснаа сүүлдээ бас ганц нэг гэр барьсан өөрөө том гэрийг ингээд бариад ингээд хажуудаа байж хахад нуурын цахад ирж байгаа амрагч нар одоо нөгөө гэр байна уу тийм хонхсын бороотой инээ тэрэг гэдэг гингүүд нэг 2 гэр барьчаа. Ирээд үйлчлүүлэг хонуулъя бас би амьдралд надад бас хэрэгтэй юм чинь гэсэн ойлголтоос би нэг 5-6 жилийн өмнө 2 гэр авах барьж байсан. Тэгэл яг нэг жилд нэг 2 гэр бариад нэг их амар яваад байсан байна тий. Тэгэл тэр эдид нэг 6-7 гэр бариад эдид ингээл жуулч аваад байж гэн дотоодын голдоо. Сая бид нар одоо ингээд ахандаа ирсэн чинь өрөм тэр сайхан зузаан аруулууд одоо сүү цагаан хэд бол ариун их боловсруулсан байна шүү дээ. Тэгэхээр одоо ирсэн жуулчин танаад ирсэн жуулчин яг юу үзэх вэ? За мэдээж иргэн сайхан нураа үзнэ тий. За энэ сайхан Монгол гэртээ байрч чинь өөр та яг ямар үйлчлэгээнүүд санал болгоо. Одоо би жишээлбэл өглөөний өглөөний цай хоол тийм ээ. Одоо өрөм орой тараг тийм ээ. Одоо өглөө сүүтэй цай чанж өгөх. Тэгэл наадахын жишээхэд өглөө үнээ саахыг одоо гадаад иргэдэл одоо үнээ яа цаадаг юм бэ? Сарлаг өхөр яадаг юм бэ? Бүх амьдрал дээр яг боддоор нэрж үзэж байгаа байхгүй тойроо туглын хашаан дотор ороод энэ өхрүүдийн чинь зарим нь үргээж очоогоод Монгол сарлаг хоёрын шал өөр штэ. Тэ өргөмт хийж очимтгаа тэр мөрийн сонирхол гадаад их юм бол ирэхээр тиймэрхүү маркаар байдаг. Тэр талаараа бас өөрөө нөгөө хосолсон малчин тэгээд гэр буудлын ажиллаж байгаа хосолсон болохоор бас зүгээр нэг дангаараа нэг нуурын цахад ирээд малгүй буучаад байгаа айл гэд нэг өөр малтай буучаад аялал жуулчлал авж байгаа хүний бас нэг хүлээ авч байгаа нь бас арай нэг өөр байдаг бол гэж боддөг шүү дээ өөрөө хэвэл зөв одоо бидний яг одоо энэ юу гэдгийг аймаг болгон дээрээ зорж очоод энэ малчны манад одоо харилцагчаар ажиллаж байгаа энэ темпүүдтэйгээ уулзаад байгаа нь ялангуяа чиглүүлэн сургалт хийх одоо илүү яаж хөгжих юм бид яаж ондооших юм тийм одоо жишээ нь энд байгаа малчны кемп тэнд байгаа малчны кемп хоёр ялгаатай байх хэрэгтэй жишээлбэл юугээр үзүүлж байгаа үйлчлэгээр өөр гэж болох юм байна л да одоо жишээлбэл нэг айл нь юу гэдгийг дээс томох одоо нөгөө утас эрэх мэрэх гэдэг юм үйлчлэгээнүүдийг гэр болгондоо тавьж болж байна. За эсвэл нь танах одоо юм шагаан наадгаанууд байгаа шүү дээ. Морь гаргаж болно, дөрвөн бэрхээрээ морь уралдаж болно, шагаан ясалж болно, шагаагаа тоглож болно. Шагаагаар ч одоо хідэн наадгаанууд олон төрлийн ингээд заавартаа зурагтаа тавьчихдаг ч юм уу тий. Гэх мэтчлэнгийн одоо өөр ийм үйлчилгээнүүдийг санал болгохыг одоо зөвлөөд ер нь бид нар яаж энэ сумын хэмжээнд хөтөлбөртэй аяллыг бий болгох юм. Жишээлбэл танаа дээр морин аялал байж болж байна тийм морин аялал ерөнхийдөө байгаад байдаг ба. Тэр нь яг нөгөө урд маршрут их биш тийм удаан хугацаагаар одоо 7 хоногор зүгээр гадаадынхаа ирэхэд одоо өдөртөө түрээс арай төлөөд ингээд энэ задгаа уужуухан талбайраа нөгөө үргэж очих юм байхгүй энэ талбайраа ингээд нэг нонхон морин наад тиймэрхүү үйлчлэгээ бол одоо зөндөө байгаад байгаа. За бид нар та ерөнхийдөө гэрүүд нь хэдэн төгрөгийн үнэтэй?
Гэр бол одоо зөндөө ерөнхийдөө эрт байрсан яг тухайн үеийн ханш одоо амралтын үеэр одоо нэг арай өөр үйл ажиллагааны 20 цаасны илүү. Одоо бол 70-аас 80-ийн хооронд байгаа. Тэгээд одоо нэг 7 сарын 5-наас ч гэх юм уу наадмын амралт тааруулаад нэг 100. Тэрнээс илүү гаргахгүй одоо хин хиндэл хичээр тэр дотоодын айлчж бай, гадаадын айлчж бай нэг үнийн хөрөгдөл Монгол гэрт ирээл амрах болохоор нэг амар үнийн хөрөгдөл байх шаардлагагүй болов бас хин хиндэ яг нэг уян хатан тийм ээ. Үнэ барьнаа гэсэн бодлогоо барьж идэг. Тэрнээс биш өнөөдөр бороо орлоо нэг зуулчид ирээ шаваадлахаа байлаа гэж би нэг 150 болгоё гэсэн тийм бодол бол надад хэрэгтэй байхгүй. Тэгээд 100-аа бариад яг хууль багс үед нэг 80 70 байл гэсэн анштай байгаа. За тэгээд Мөгдөл ахынд маань нэрж зочлыг өвөл хай намаадын холбоосыг энэ айл руу онлайнаар захиалгах холбоосыг бид нэр тавьчин. Тэгэхээр ирээд үр хүүхдүүдтэйгээ ирээд ах дүүнэртэйгээ ирээд энэ сайхан байгальд энэ нуурынхаа гүгэн дээр сайхан малынхаа тэр сайхан өрөм зөөхийг таргаа идээд ингээд цочлох боломж нь байна. Одоо Арангаа одоо завхаа явах гол зам дагуу шүү дээ. Яг нуурынхаа дээр олоход маш амархан тийм ээ. За мөн платформ дээр бид нар локейшн бүх юм мэдээлүүд нь байж идэг. Тэгэхээр та бүхний гэрч одоо Мөгдөл ахынд мань ирж амраараа гэж уриал. Би ч гэсэн та нарыг бас манайд ирж амраараа, тухлаараа л гэж өрий да.